My Gift level 9999 Unlimited Gacha гэх анимыг ярьж өгөхөөр бэлэн болсон байна. Өмнөх зарим нэг фартуудыг үзчихсэн бол гүйлгээгээд үзээрэй. Энэ анимын бүх анги нь. За тэгээд видео. Аним нэглэхэд нэг хүүгийн ярьж байгаагаар эхэлж байгаа. Энэ ертөнцид олон төрлийн угсаатан байдаг. Эльф угсаатан, луугийн угсаатан, чөтгөрийн угсаатан гээд иймэрхүү олон төрлийн хүн амьтан байдаг гинэ. Энд харагдах залуу бол манай анимын гол дүр. Гэр бүлээсээ ганцаараа хот руу явж адал явдал хайгч болохоор явж байгаа. Зэрэглэлээ шалгуулж бүртгүүлэхээр ороход мань хүний онцгой чадрыг асууж байна. Манай хүний чадвар нь болохоор хязгааргүй кача. Товчхон ярил SP эргүүлээ дотроос нь рандомоор карт өгдөг гинэ. Тэр картын дотор эд зүйл үйдэг. Тэгсэн мань хүн далисэн сэрээ болон ялзарсан айлам талх гаргаад ирдیں۔ Дараа нь үнэлгээ авч эп зэрэглэлээр эхлэхээр болж байгаа. Дараа нь мань хүн над тохирох ажил байна уу гэж асуудал мод чулуу зөөх ажил байдаг. Хэдий цалин багч гэсэн ажил хийя л гэж байгаа. Олсон мөнгө нь нэг өдөр хонтголох буудлын мөнгө л байдаг. Даанч азуудж яваад нэг араат хүнд мөнгөө дэрэмдүүлчихнэ. Тий буцаад өгөөч гэж гуйсан ч нөгөөд нь чи юу гэж өгөх вэ? Би яагаад азгүй юм болоо гэж бэжсэн чинь өөдөөс нэг ээл бүрч ирснэ. Шавхатаар өдгөлөөд мань хүнийг тэврээд авдیں۔ Энэ болохоор угсаатнуудын баг гинэ. Төрлийн угсаатан байдаг. Луугийн угсаатан, эльфийн угсаатан, араатны угсаатан, чөтгөрийн угсаатан, өшөө ямар угсаатан гинвэ. Мань хүнд бүр амар найрсаг хандаад тэгэд манай багт орох уу гэдیں۔ Мань хүнч тэр дуртай орё л гэж байгаа. За нэг өдөр цамхар руу орчихсон тулаан игээ байж наа. Яг алуулахаа зогсож явахт нь эльф нь авраал. Араас нөгөө эдэн чирч тусалж байгаа. Бусд нь нөгөө эльф чинь мань хүнд санаа зовоод байгааг харангуйтаа мань хүнийг ярингуу цацрын улаагаад байгаа гэдэг. Өөрөөсөө бүр төвшин агсан хүмүүстэй байхаар мань хүнд бас эвгүй байгаа штэ. Харин тэгээд хэлтэл нөгөө луугийн угсаатан хүн нь чиний цай амттай тэр нь л болоо гэл. За тэгээд нэг газар ирснээр бүгдээрээ сууж амархаар болж байгаа юм шиг байдаг. Тэгээд мань хүн тань цай бэлдэж өгье гэсэн чинь гинт бүгдээрээ эвгүй царайлснаа чамайг багаас хөөж өгнө гэдیں۔ Юу нөгөө найрсаг ханддаг хүмүүс энэ ядаргаатай амтнаас залхачлаа гэ бүгдээрээ зам тэрхэн зур амар солигддог за. Мань хүнийг яагаад багтаа оруулсан бэ гэвэл чадвар нь онцгой байж магадгүй гэдээ оруулсан гэж байгаа байхгүй юу? Мастер зэрэглэлийн чадвартай өгөөгийн шалах гэж багтаа оруулсан гэж байгаа. Тэг өдөө хугацаанд юу ч хараагүй болохоор мань хүнийг зүгээр хог шаар гэдэг дүнэлтэнд хүрчдэг. Нөгөө эльф нь болохоор мань хүнтэй бүр гэрлэе гэж бодож исэн гинэ. Нэрнгэсээ мастер төвчний өвчтэй байвал гэрлэн гэж бодож исэн гэдэг. Одоо энэ самхгаас гаргуулахгүй тулд үүнийг ална гэд мань хүн чинь жинхнээсээ дайраад байна. Мань хүн ихэндээ тоглож байгаа зүтэйгэд идэхгүй байсан ч дайрсны харангуйтаа алуулхан гэж зүгтдэг. Араас нөгөө эльф нь харвал мань хүн бүр зүгээр шок болчихсон. Би алуулах юу хийсэн бэ гээл мөлгсөөр аим гүн явдаг. Нөгөө чоныг хамаагүй цохоод хэрэггүй. Зодуулсан шарх авчвал бидэртэл гайшүү гээл. Тийм болохоор шууд зүгээр аал гэдэг. Нөгөөд чинь бүр үсрээл чамайг зоолохгүй шууд алаад өгье гээл дайрдаг. Мань хүн шилжүүлэх тойрог дээр очиод энэ самхгийн хаа нэг тэрөө шилжээд очдог. Нөгөө багийнхнаа бодоол тэгж найрсаг ханддаг байсан байж яагаад гээл. Заавал өшөөгөө аавнтаа бүгднийг ална гэж ирж байгаа. Над шиг сул дорой юм энэ цамхагтад левел үхэл охилтаа гэл. Энэ цамхаг нь хамгийн аюултай цамхаг гэж байгаа. Хэлж дуусаагүй л ардаас нь 1000 левелтэй мангас гараад ирдیں۔ Бүр домогт мангас гэжсэн за. 1000 дугаар төвшин хамгийн дээд төвшин. Мань хүн ямхантаа өөрийнхөө чадрыг л ашиглаж байгаа. Тэгсэн өөрийнх нь чадвар нь арай өөр байна. Арай том тойрог гаргаал. Тэгэл картаа суулсан чинь манай эзэнт гар үрсэн хинч байсан өршөөгдөхгүй гээл нөгөө 1000 левелтэй магас чинь устгаа ичдیں۔ Хэмбэгээд харс чинь үйлчлэгчийн хувцастай эмэгтэй хүн байна. Мань хүнийг яа ч юм эзэнтэй гэдэг. Мань хүн чадвараа ашигласан чинь яа ч юм айгүй ховор карт нь л унтсан юм шиг байгаа. Энэ туслах нь болохоор бүр 9999 левелтэй тийм их хүчтэй гэж байгаа байхгүй юу? Дараа нь мань хүний шархыг бүр зүг зүгээр болтол нэмжилчилдэг. Тэгснээ таны чадрыг шинжилээд өгөө гэж хэлж байгаа. Нөгөө туслах нь шинжилгээ гэдэг чадвараа ашиглаад мань хүний чадрыг тайлбарлаж өгдөг. Хязгааргүй кача гэдэг чадвар нь хязгааргүй SP эргүүлээд унсан карт гаргаж ирж болдог. Харин хэрхэн аюултай газар байснасаа шалтгаалаад илүү ховор карт нь унддаг гинэ. Мань хүн чинь болохоор хамгийн аюултай цамхгийн хамгийн доор нөгөө штэ. Дараа нь хуучин багийнхаа тухай ирсэн чинь би таны өмнө бүгдийнх нь толгойг игнүүлье гэж хэлчихэдэг. Мань хүн гэхдээ тэрэнд нь дургуцаад би өөрийнхөө гараар тэр хүмүүсийг алж өшөөгөө аавна гэж хэлж байгаа. Хамгийн аюултай цамхгийн хамгийн доор нөгөө болохоор өөрх хаан тулсыг байгуулна гэж чадвараа ашиглаж байгаагаар нэгдүгээр анги маань дуусч байна. Хоёрдугаар анги хэлэхэд мань хүн өөрийнхөө хаан тулсыг байгуулж гисэн байж идэг.
Өмнөх үйл явдлаас 3 жилийн дараах үйл явдал гинэ. Энэ тогоо үйлчлэгч албадууд нь болохоор мань хүний бүгдийнх нь хязгааргүй качгийн чадвараас нь гарч ирсэн хүмүүс хамгийн гүнд аюултай газар байхдаа суулсан л гэсэн үг. Энэ хүний хажууд байгаа үйлчлэгч байгаа штэ. Тэрнээс гадна өөр 9999 левелтэй 3 албадтай болчихсон байдаг. Нэг нь амтэн шиг, нөгөөх нь ухаантай, нөгөөх нь тэнэгч гисэн тулаандаа сайн гээл. Тусганы иргэдэн ч гэсэн мань хүнтэй нэлээд найрсаг хандаал. Мань хоёр ордны коридороор явж байхдаа нэг нь 7777 левелтэй нэг эрэгтэй мань хүнд бэлтгэл хийхээр ордог. Ганц албатуудаар зогсоогүй мань хүн өөрөө хүчтэй болж өшөөг авахаар бэлтгэл хийж байгаа нь тэр ан ман л үзэлцэж байгаа. Харин тулаандаа сайн тэнэг юм шиг гэдсэн туслах нь явж байхдаа ордны 4 үйлчлэгчтэй таардаг. Тэр 4 үйлчлэгч нь мань хүнээс нэг юм гуйгаад байна. Гуйлтын биелүүлэхээр мань хүний баруун гарна гэх юм уу үйлчлэгчдэр явж ороод энэ болохоор байнгын манай хүний өрөөг нь цэвэрлэдгийн гинэ. Үндэл мань хүний дэр мэрийг үнэрлээл хүнжир мүжилтэд нь хөргөөгөө бэждэг гэж байхгүй юу? Эзэндээ бүр тийм сайн гэсэн үг. Дараа нөгөө дөрвөлжлэгчийн гэрээслийг уншиж өгвөл бичиж явуулаад юмнийг аргалаад өгөөч гэж энэ хүнд юунд бол найдсан байхгүй юу? Тэгсэн өөрт нь зүгээр уншаад өгчдөг. Ганцаараа эзэнтний өрөөг цэвэрлэмээргүй байна. Бид нар ч бас цэвэрлэмээр байна штэ гэд хараас нь тиймэрхүү юм байгаа байхгүй юу? Дараа нөгөө тэнэг юм шиг баатар нь өсөн мөнгөөр нь идэж уух юм аваад дараачийн 9999 левелтэй албат дээр нь очдог. Ихэнтэй мяавлаад ярьж чаддгүй юм шиг байснаа. Дараа нь зүг зүгээр яриад өгдөг за. Эзэнтэндээ эрхлээ тиймэрхүү мяав гэж ярьдаг юм шиг байлээ. Нөгөөдг чин дараа мань хүний суудаг хааны суудал дээр нь сууж мууж үзээл. Энд манай эзэнтэн суудаг эзэнсэйг уулзах юм даа гэж үйжсэн чинь баруун талд байлах сахиусанган тэнгэрийнхэн далавчин нас таажд юм аа. Зурлал солигдоход нөгөөдөгт чинь ам ман үзэлцээл дараа нь усанд ороод гадрах дээр бол мань хүнийг дийлэх хүм ерөөсөө байхгүй гэж ярьж байгаа. Гэхдээ нууцлагдмал болохоор хэн мэдхүү. Зурлал солигдоход мань хүний баруун гар болох үйлчлэгч нүүдүр үйлчлэгчтэй чинь тооцоогоо бодоо үйждэг. Та нар тийм бичлээ гээл. Сүүлд нь хараасан байсан гэсэн штеп. Нүүдэр нь болохоор тэр хүнд найдад хэрэггүй гэж хэлээ үздэй чичээш. Тэгэхэд нэг шийтгэл өгдөн ордны коридор тэр чиглэлийн шалын нуваагадаг. Нилийн урт коридор гинэ. Дараа нөгөө тэнэг юм шиг баатар нь нэг бэлий сонирхцсан дэлгүрээссэн левч. Түүний хажууд дахин нэг 9999 левелтэй нэг шар үстэй эмэгтэй байдаг. Би өмнө нь эзэнтэнтэй цайлж исэн гээл гайхуулаад удахгүй нэг шөнийг өнгөрөөндөө гэж бодоо үйждэг за. Нөгөөх нь ч бас би ч эзэнтэй цайлж үзмээр л байна гээл. Дараа нь зурглаас солигдоход 4 үйлчлэгч дээр ирдэг. Нөгөө үйлчлэгчтэй ч харьцуулаад шудраг бус юм аа гээл. Хамгийн их суулсан болохоор баруун гар байх нь аргагүй л ахалтаа гээл. Гэхдээ хоёр дахь хүнээс суулгахдаа 3 сар болж суулж исэн гинэ. 3 сар тэгэхээр тэр хоёр юу хийсэн байх юм бэ гэж сони бирчдэг за. Тэр үед эзэнт нь биднээс ч хүч муутай байсан үе гэж ярьж идэг. Нөгөө үйлчлэгчтэй чинь бүр атаархаал сүулдэ бүр сүн гэж хараагаал. Тэгээд нүдэн дээр тэг байж яхад нөгөөд чинь сонсонгуудаа ороод ирд юм да. Өөн бол арай л хүн шийтгэл өгч гээ шийтгэлийн буцаагч хэлсэн чинь юм буцаах мантай тэр шийтгэл дээр нэмээд том ордны санал байдаг хэсгийг бас ууа гэж авсан. Нөгөө чинь гуйгаал та нар чинь хараах завтай байгаа юм биш үү гээл. За тэгэл нөгөөд нь ууаж өгч гинөө. Өмнө нөгөө тэнэг юм шиг баатар нэг нь хуглаа хийсэн штэ. Тэр нэг азгүй юм цэвэрлж байгаа бас унгаагаа хийчдэг. Зурлаас солигдоход нөгөө тэнэг юм шиг баатар нь орондоо орж гисэн ундгаа байж гинэ. Өнөөдөр ч эзэнтэй уулзч чадсангүй шүүгээл харамсаад уулзахыг хүсэж байгаагаа хэлээд унтдаг. Маргааш нь болоход мань хүн алхаж явнаа. Үүдэр харахад 9999 левелтэй 3 албат нь хүлээгээ сууждаг. Яг тэгээжсэн чинь араас нь аврах том чулуун нохоо гараад ирдэг. Мань хүн яа ч юм чичрээл. Өмнө нь олж исэн траман сэтрэл байгаа. Хэдий өөрийгөө хүчтэй гэдгийг мэдж байсан ч харин нөгөө 3 албат нь манай эзнээр хардаг хэрвээ гэд бүр амар царайлаад нөгөө нохооч бүр гөлөг болоод айгаа доошоо сүгдэд унцдаг за. Мань хүн болно гээл очингуудаа айлгсан дуучлаарай гэл. Харин одоо өшөө авах цаг ирлээ гээд 3 жил хүлээж исэн өшөө авалтаа эхлүүлж байгаа нь тэр 3 дугаар ангилгээд нөгөө чончинд явж идэг. Бас нэлийн алдартай болчихсон болтой. Түүнийг тойрол хитэ хараатнууд замдаа таарсан хүнийг нэг дүдээрээс ч үзэхгүй өшгөлж унгаагаал. Ерөн л хүмүүс их сул доороо гээд сул дорой хүмүүсийг ерөөсөө үздэггүй гинэ. Энэ чонч нь 3 жилийн өмнөөс албан тушаал ахаад нэг дээд албан тушаалтай болсон юм шиг байдаг. Яасан бэ гэхээр мань хүнийг устгасан гэж байгаа болохоор өндөө бол энэ үгцэнгээ бодоод байгаа шүү дээ мань хүнийг. Тэгвэж агт нөгөө үйлчлэгч чинь ороод ирдэг. За тэгээд дүр солигдоход нөгөө хамгийн аюултай агуу дотор чинь явж явах ба яг юу болсон бэ гэсэн чинь
Нөгөөжлөгч нь очиод манай хүнийг өгсөн гэдгийг мэдж байгаа. Юм шиг ирээд өв залгамжлагч байсан гээл. Язгууртаа ухсаатны хүү эссэн. Манай гол дүр болохоор Рейто гэдэг. Ледийг өгсөн газар руу дагуулж явж туслаач гэж хэлж байгаа байхгүй юу? Би түүнд насаар үнэж байхаар амласан туслахын гээл. Харамсалтай нь тэр аюул таагууд ороод амир өгцөн их талаар нь сонсоод их л гутарсан ядаж тийшээ дагуулж авч өгөөч гээл. Тэгснээ шагналдан гээд 3 том алт өгдөг. Нөгөөд нь ч тэр мөнгөндөө биш. Лед манай багийн сайн гишүүн байсан болохоор туслая гэж байгаа. Яг үндэ бол мөнгөндөө л явж байгаа. Манай үйлчлэгч болохоор хотлоосаа жүжиглж байгаа байхгүй юу? Хүний битэй харагдж байгаа юм чинь сул дорой юм шиг алхъя гээл. Харин нөгөө чонч нь болохоор бүр газарт нь авч байгаа гарах гарц нь хаач чагаад хүчнэдий даа гэж ирж идэм да. Энэ газар Лед өгсөн бахнаа гээл. Тэгснээ энэ газар ойрлож шарлаж тэгсэн байсан багийнхандаа алуулах шахна гэж бодоогүй л үзгээл. Нөгөө чонч бүр гайхал энэ яаж бүгднийг мэддэг вүлээ гээл. Нөгөөжлөгч чинь бүр уурлаад уурныхаа хүчийг гаргаал. Нөгөө чонч нь хараад амар айж эхэлж байгаа байхгүй юу? Харин гинт ардаас нь хэрэггүй наадах чи миний олз гээд гараад ирдэг. Нөгөө чончин гайхаад өвчөөгүй байсан юм уу гээл. Лед болохоор яг үндэ мэдээж өшөөгөө авах гэж авчирсан. Нөгөө чончмөр басаад 15хан левелтэй над шиг 150 левелтэй араатныг барах уу гээл. Энд дор хаяж ихэнх нь 100 левелтэй гэж хэлж байгаа. Манай хүнч тэрийг тоосон юм байхгүй. Тэгэл нөгөө цэргүүд нь бөөнөрө дайрсан чинь манай Лед рүү дайрлаагаад нөгөө үйлчлэгч нь хоёрынх нь толгойг нь цавчаачдаг. Харагдахгүй хормын дотор хоёр хүн алчсан болохоор нөгөөд нь ч бас гайхаа айгаал. Сая зүгээр гинтүүлсэн юм аа битгий гээл. Миний левелийг хаар 158 гэж харуулж байгаа. Ийм байхад чи бүдрийг ганцаараа барна гэж бодоо юу гээл. Тэгэл дайрсан мань хүн өлгөхөө цохиол унагчдаг. Алах хэмжээ дараа цохоогүй. Тэгээ эргээ босоод харахад нь ингээл улаа юу гээл. Нүүд ч мөр уурлал өөрхөө нууц үзэргээл нэг бөмбөлөг гаргаж шидснээ. Энэ бол миний нууц үзэр болох 500 левелтэй Фенрил гэж байна. Манай хүн санаа алдаал ийм сул дорой амтныг өө гээл. Тэм л хүчтэй бол үснээрээ дайрдаа гэж байгаа. Нөгөөтгөнч тэр хам хүчээрээ дайртал мэдээж тоосныхын цаанаас юу ч болоогүй гараа алдсан зогсож байгаа. 500 левелийг холд авсан хүчээ Рейто тийм хүчтэй юм уу гээл. Хуурамч амтан гаргачаа Фенрин гिचчээ гээл. Чихнийг нь харуул хийгээд нэг карт гаргаж иртэл сүрлэг том юм байна. Тэр хуурамч амтныг Алекс чинь зүгээр хүлээгээл хөлдөөгөөд алчдаг. Нөгөөд ч мөр гайхаа шоконд ороод 500 левелтэй ч тийм аврах хүч байгаа юм уу гээл. Тэгэхэд манай хүн левелээ харуултал 9999 левелтэй гэж авдیں۔ 3 жилийн турш миний цуглуулсан хүч чадал гээл. Энэ үнэхээр Рейто мөнгө ч юу? Тэр чихтэй мангас байна. Энэ чихрээвэл алуулна гэд өвдөг сөдөөд амиг ууж байгаа. Тэгээ хамаг борог нөгөө идрүүг бараг чихчмэхэл амиг арчихын тулд хамаг байдлаараа л аргаа барж эхэлж байгаа тэр. Мань Рейтог алуулахаар улс тушаасан гэсэн штэ. Яг улс намайг алуулахаар тушаасан гэтэл ардаас нөгөөд нь би мэднэ гээл. Хэлэх юм бол амьд гаргил гэсэн юм байгаа. Гэхдээ би мэднэ гэж худлаа ирээд нөгөө үйлчлэгчд нь алуулцдаг. Нэг нүдэрээ үнэн худал ярьж байгааг хардаг гинэ. Дараа нөгөө чоноос асуухдаа дээд ертөнцтэй тултвал ялах магадaltaй гэж асуудал. Тэдний Рейто самаа байсан ч арай барахгүй байх гэж хэлдэг. Дараа нь шидийн тойрогоор буцааж хаан тулс дээр аваачиж байгаа. Цэргүүдийнх нь хамгийн доотлол нь 1500 левелтэй, дээдл нь 9900 левел хүртэл. Каро, би дахин чамаас нэг асууя. Би цэргүүчээр гадаргуудаа ирэх улсуудтай дайнтвал ялж чадах уу? Нөгөөх нь хэлэгч үггүй ангаан гайхдаг. Энэ үйлдэл чинь хангалттай. Шагнал болгож тамлагаас илүү алж өгье гэж хэлж байгаа. Би тэнхүү магсыг бүтээсэн. Тэрний сэтгэл санаас хамаарч бүх зүйл устна. Мөхлийн захирагч байна. Бурхан болох гээд байгаа юм уу? Бурхан муугүй сонсогдож байна. Сайн уу эсвэл хорон санаа юу? Тэрнээс хамаарч би сайн бурхан болж чадна. Хорон санаат бурхан ч болж чадна гэж хэлж байгаагаар 3 дугаар анги дуусч байна. 4 дугаар анги эхлэхэд манай Рейто төрсөн нутагтаа ирж байдаг. Аав ээж ах дүү гээл. Тэгэл ирсэн чинь гэр тосгосон нь юучгүй сүрчгсэн байдаг. Тинчэнээс ах дүү хоёрынхоо цогцыг олоогүй. Тийм болохоор тэр хоёрыг амьд байгаасаа гэж найдаж ийн гээл. Саяны үйл явдал нь болохоор 2 жил хагасын өмнөх гинэ. Хажууд нь хоёр хамгаалагч нь хоёулаа 5000 левелтэй. Энэ хоёрыг голд гэдэг. Харин нөгөөдхийн цагаан үстэй эмэгтэйлэг явж. Юм л болвол энэ хоёр муудалцаал. Дараа нь тэр газраас явахаас өмнө
Манай тусахныг нэг юм сүйдгсэн байсан гээл. Би заавал тэдрийг олж байгаа төвшөөгөө аавна даа гэж байгаа. Алга хүсэл төрхөөр ингэж аавраа цацартыг нэ. Энгийн иргэний хажуудах юм бол тэр иргэн нь баг үхэхээр хэмжээний гэж байгаа. Мань хүний зорилго болохоор төвшөнгөө сайжруулах. Тэхийн тулд хот руу явж адал явдал хайгч болохоор явж байгаа. Тэгэд өөрийн нисдэг картаа ашиглан хотын зүг рүү нисэж байгаа. Хүмүүс сэжигтэй харагдахгүй тулд хотын наан буугаад алхацчихийдэг. Харин тэгээс чинь нэг тэрэгтэй охин аав хоёрыг хитэн дээрэмчин дээрэмдэх гэж байна. Голд чинь гялцал юм болохоор дорн харагдаал. Та нар юу юмсээ та нараас дээрэмдүүлэхээ бэлд мэлд гээл. Юу ч дээрэмдүүлэхөө хоруугаа хөдлөх төдийл нөгөөд чинь хорчдөг. Нөгөө аав хоёр нь ийм хүчтэй хүмүүсийг өстө харж ийсэнгүү гээл. Хүмүүс гэдэг төрөл нь болохоор угсаатан дундаа хамгийн сулд орой. Бусад нөгөө аратны угсаатан, луугийн угсаатан, эльпийн угсаатан гэдэг чинь хамаагүй хүчтэй угсаатан гэж байхгүй юу? Тийм болохоор хүчний ялгаа гараад хүмүүсийг бүр боол мол болгоод дорд үздэг заяа. За тэгээ явсны эцэс хот дээр нь очиод адал явдал хайгчаар бүртгүүлж байгаа. Харин нөгөө цагаан үстэй охин чинь кастн дээр хэрүүл хийж байна. Манай зяхаараа ий төвчнөөс эхэлтийн гээл. Манай зэн ээс зэрэглэлээр эхлэх ёстой гэж байгаа. Райтовч тэр дуртай ий төвчнөөс эхлэе гээл. Манай хүнийг уучлаарай л гэж байгаа. Нүүдхэн гарч ирэнгүү тог утраад Райтос хамаагаар өмнөөс уучлалтгүй л гэхэд яах втэйгээ уйлж байгаа бүр. Дараа нөгөө охин аав хоёр дээр хурж ирнэ. Өмнө тусалсан баярлаа хоноглох газаргүй бол хурж ирээрээ гэж хэлж ийсэн. Тэгсэн мэн хүн хурж ирснээр хоёр дахь давхрыг өвтөр чихрэн түрээсэлнэ гээл. Ерөөсөө хүн хоёр дахь давхарлаа өвтгий оруулаарай гэдэг. Орж ирсэн даруйдаа өөрийнхөө чадвараар дуу тусгаарлагч хамгаалт хэтрээр бүрхүүлждэг. Нөгөө цагаавс чинь өшөө авалтаа нөгөөд тушаал болгосон ч зүгээр юм шүү гэж хэлтэл чивний өшөө авалтыг надаас булаах гээ юу гэж уурлаа. Харин хажууд нэх гол эр хүнд аюултайгийн мэдсэрээ чих өстой зүйл гэж байдаг. Бахархмаар биш гэж хоо гэж байдیں۔ Дараа Райт уучлалтгүйгээл сэтгэл хөдлөлтөд автчихжээ гээл. Тэгсэн нөгөөдөг чинь танд үнэн чигтэй батлна гэд хөлийн үнсчихэд юм да. Хажуунаас голд наадаад байгаа юм хоо гэж байдیں۔ Райт ичснээ цааш явж идэр. Маргааш минь гурав зэрэглээ ахиулахаар даалгавар биелүүлэхээр цамхаг руу орох гээд очрлоо зогсож байгаа. Тэгээ зогсож чинь урд нь хоёр хүн орчдیں۔ Ардны өсний хүүхдүүд нь хэлхээсээ айгаал хүн арай биш ээлп гинэ. Урдуур нь орчих яах вэ яаж хэлэх үү мэлхүү гээл хоорондоо ярилцаал. Харин тэгэж ихт мань хүн очсноо дараалаараа зогсчихгүй юу хөө гээл. Нөгөөдөг чинь юу дорд хүмүүс надтай харьцаад байна гээл. Тэг өөдөөс нь хэдүүг хэлсэн чинь сэлмээ гаргаж ирэх чагт нь хажууд нэг багийнх нь хүн энэ дөөмөө гаргаж болохгүй гэснээр хойш явцдаг. Тэндээс хүмүүс манай хүнийг магтаал. Нөгөөд нь хүүхдүүдийн баг ч гэсэн бидний айгаад хэлж чадахгүйсэн баярлаа л гэж байгаа. Тэгсэн нэг шар өстэй хүүхэд нь нэг юм асууж хүүгснээ таны хуйг жигнээс алтуу гээл. Гол гэдэг нэртэй юм чи жигнээс л алтуулгүй хавдээ залуу юм. За тэгээ яриаж хат нөгөө хүүхдүүдийн багийг дууддаг. Цамхаг руу орох ээлж нь болж байгаа тэр. За тэгээ жоохон байжгаад мань хүмүүсийг ч гэсэн бас дуудаад цамхаг руу орж байгаа. Цамхаг гэдэг бол ерөөдөө бол өөр ертөнц. Амьдрал дээр явахгүй сонио аж амьтад байдаг. Бас олон төрлийн мангастай. Цаашаа явах тусам давхар гэж явдаг. Манай цагаан юмнаа шууд нисдэг шид, далдлах шид мэдээ ашиглаад нисэл явж байгаа. Харин нөгөө талд мань хүнд ууралсан нөгөө эльп чинь гоблинд хамгуураа гаргацсан явж байна. Мөн хүмүүс наваг дорд үзлээ мүслээ гээл. Энэ эльпийнх нь хүч нь 1500 левел гинэ. Өөрийгөө мастрын одмын цустай гэж байгаа. Гэтэ түвш нь 1500 үрчээ түүнээс дээшээ ерөөс явахгүй байгаа гинэ. Илүүч тоолын тулд энэ эрдэнтэмтэй хамтарсан юм шиг байдаг. Манайд гоблинуудын устгаал явж гин. Тэгж явсаар наад жаргах болжээ. Гэтэ ингэж нисэх нь аюултай гээд яасан гэс чинь мань хоёуг дуулахтны алтан хоёуг болохоор наранд гэл баад харагдана гэж байгаа. Харин доош харц чинь нөгөө хүүхдүүдийн баг тулдж байна. Артлагийн шидтэй охин дэмжээ нөгөөд нь тулдж байгаа гэдэг. Тэгсэн мань гурав гинт ард нь гарч ирээл анзаарахтай байхгүй бол гэсэн чинь нэг могоо үйж идий. Хүний өвхөл тавьчихгүй ч гэсэн хөдөлгөөнгүй болгочдөг гэж байгаа. Шидтэй охин нь хазуулчихсан байсан бол савны гоблинд ялгадаг байсан гээл. Мань хүн наашаа нэг дайснууд ирж ийн гэж байгаа. Тэгээ арс чинь нэг эрт чоннууд байна. Эднэрөө өгсчингүй. Нөгөөд нь зүгээр тойроо зүгтаа алгуулцдаг. Яг жинхэнэ дайсан ой дундаас тоос манархсан гэж үйдэг нь тэр. Нөгөөд нь нөгөө томхт хэдэг амтэн мэдтэй яагаад энэ тоогоо бэ гээл. 5 дугаар анги эхлэхэд нөгөө нэг аврах том зөөрөцгтэй мань хэд толтгаа зогсчихдог. Нөгөө хүүхдөөс чинь зүгтээ гэж яхад манай хүн чинь энийг ангиж болох юм уу гэж асууж байгаа. Хүмүүсийн хувьд бол энийг ялах нь боломжгүй зүйл хурдан зогтсон дээр гээл. Тэгэл нөгөө зүгүрцгчийн үрээл дайрсан чинь мань хоёуг чинь амархан хамгаалцдаг. Ойролцоогоор 500 левелтэй мангас гинэ. Дараа нь мань хүн шившлэг уншихгүйгээр дайрдаг. Тэгсэн нөгөө шидтэй охин гайхаад шившлэг халахсаж шид ашиглана гэдэг чинь хүн төрөлхтний хувьд боломжгүй зүйл штэй гээл. Тэгсэн нөгөө хоёуг чинь таарт хичээл цай гэж наа. Бамбаагаараа хамгаа ал гээл.
Харин ил дээрээ дайр гэж нэг хөлийн цавчиж унгадаг. Нөгөө хүмүүс ч мөр шок болчихсон. Харин манай хүн болохоор хэдэн 10 шиддэг хийж чадах зүйлийг ганцаараа хийж байдаг шүү. Нөгөө охин ч мөр гайхаал боломжгүй гээл зогсоод байгаа. Нөгөө цогцолч нь барахгүй мэдээ зүхтааж шүү. Зүхтааж ахт нь манай хүн шидэ ашиглаад гахалт хан бүтээждэг. Нөгөө нь ч бас гандан буурахгүй бүр нисээ өвчж байна. Тэгээ сүүлийн цохилтыг хийхээр нөгөө цагаавс дэмэгтэй чинь дээш үсэж очиод ганцхан цавжилтаар дуусгачдаг. Хамаа гэж бүгдийн тас цавжиж байгаад шидийн чулууг нь алга болголтлоо штэ гээл. Нөгөөд чинь тэгээ эзнээс уушлахгүй гуйлж мүйлээл. Энийг харсан нөгөөдөл чинь та нар зэрэглэлэх нэг арай би зэрэглэлөө гээл. Тэгсэн манайд ий зэрэглээс эхэлж байгаа гэж хэлдэг. Нөгөө ч мөр гайхаал шидтэй охин нь гараа угаараа гэд ус гаргаж өгж байгаа. Дараа нөгөө хүмүүс чинь бид нар энэ хавьд хоногдлон цуг хоноглох уу гэж байна. Удахгүй шин болоод аюултай болохоор цуг хоног хийж байгаа. Бас дүүн шидийн талаар сонсмоор байна гэж хэлж идэг. Тэгээ цуг хоноглохоор болноо. Манууны аав чинь ч бас шидтэн байсан гинэ. Нөгөөхний чинь бас шид гаргуу ашиглаж байна гэсэн чинь анх нь олон зэрэг шид ашиглан тийм гайхалтай юм гэж асуудал нэг хүн олон элементийг ингэж эзэмших ямар ч боломжгүй гээл. Тэгж олон төрлийн шид ашиглан хэд хэдэн шидтэн нийлжиж тийм хийж чаддаг гэж байгаа. Би тийм зүйлийг амьдралтаа харж байгаагүй. Тэгсэн чинь манай нэг амархан ашиглаж байсан гэж гайхаж байгаа. Хүн төрөлхтний үед ямар ч боломжгүй домогтж байдгүй хамт домог явж гээл. Энэ охин болохоор шилдэг шидийн сургуулиас өрлөг авч ирсэн гинэ. Даан чаав ээж нь халтураар өвчлөөд нас орчихсон. Тэгээ мөнгө байхгүй болохоор сурч чадахгүй гэж байгаа. Тэгээ мөнгөтэй болохын тулд хоёр багийн найзтайгаа нийлээд адал явдал хайгч болсон гэж байгаа. Харин мань хүний талаар асуудал аав ээж нь төмрөөр нас орчихсон. Райтагийн нүүрэн түлэгдээ сорив болчихсон. Тэрийг нэмжлэхэд дуусмал хайж байгаа. Аав ээжд нь нөгөө хоёрын хоёр өртөө байсан болохоор дагж явж байгаа гэж худлаа ирдэг. Харин нөгөө талд нөгөө ээлж чинь магсуудын нэг нэгээр түүж алаал хажинд нь эрдэнд нь шидийн чулуугийн түүгээл. Тэгээд маргааш нь болоход нөгөө газар очиод бүхий л алсан магсуудынхаа шидийн чулууг тушааж байдаг. Нөгөө цагаавс дэмэгтэй чинь ийм их мангас алж өгч байгаад одоо зэрэглэлийн нэмэх юм шүү гэхэд хөөөлснөөхөө дагуул нэмэгдэнэ л гэж байгаа. Шудраг бус нь ийм хүчтэй байхад ийм зэрэглэл гээл. Тэр эдийг тэг явжс чи хоёр хүн тэр эд дээр хурж ирж байна. Цагаавс тарангуудаа яах гэж ирсэн гээл. Бид хоёр үс санах гээгүй. Та нарыг зүгөрцгийг ялсан гэхээр л зүгээр амжилт хүсэх гэж л ирсэн. Хүн төрлөختний төлөөлөл та нар байж чадах юм шиг санагдаад гэж хэлж байгаа. Та нар мэдэж байгаачлан хүн төрлөختнийг бусад төрөлтнүүд нь сул дороогоор нь доод үздэг. Дараа нь самх руу ороод нисч явж байхдаа нөгөөтэй ч бас таардаг. Сайн уу юу нэг гэж идэл манад өө тань нэг юм өгнө гэсэн гээд соримны тос өгч байгаа. Манайны нүүрэн төлөгдсөн гэж хэлсэн штэ. Энэ тос нь төлөгдсөн соримд сайн гэд өгч байгаа тэр. Харин мань хүн энд бэлэг түн тохирно гээд нэг карта гаргаж ирээд эзүүл болгоод өгдөг. Гаднаас нь харахад мэдээж нэг ингийн бууч шиг харагдаж байгаа. Яг өндөө л эс зэрэглэлийн карт ингэнэ. Тим ховрын нүтгүүн өгж болж байгаа мó гээл. Гүй харин ч тэр нь тохирох бэлэг гэж хэлж байгаа. За тэгж явсаар цас орж байна. Нэг газар буудлахудаа гээд мань хүн шилжих шидэ ажиллаад нөгөөд дээрээ буцаад ирдэг. Бирлэгс чинь дөрвөн хүчтэй албатууд нь зогсож байгаа тэр. Бусад гэртээрч нөгөөдөөсөө цаашаагаас өшөг авах талаар тус болготон даалгавар хуваарлаж өгдөг. Харин нөгөө намхан хүчтэй нь хурцна болохоор нэг нарийн зүйлд ойлгохгүй болохоор бусдыг хамгаалаарай л гэдэг даалгавар өгч байгаа. Удахгүй цаашаагаас өшөг авандаа гээл. Дараа нь дөрөс болгоход мань дээр иржсэн адлав лагчтай наа. Хар айллагч нарын талаар ирээл зүрцгийн шившлэг алгасаж ялсан гээл. Тийм хүн төрлөختөнд юусоо байж байгаагүй. Чадвал хүн төрлөختний ялгарлыг арилгуулмаар байл гэж байгаа. Тэгээ би засаад ирээ гэсэн чинь эргэтэн найзхан толгойн газар тавьчихсан. Багийнхан бүх гişүүдийг алчсан нөгөө ээлб чинь зогсож идий. Нөгөө гарчин янз бүрээр дормжлоо бол. Нөгөө адлав лагч чинь бодож бодсны эцэс зүхтахаар болдог. Энд нам ихтэй газар болохоор нааш ирж байгаа бол сонсогдно гэсэн чинь нөгөөд чи шидэ ажиллаад нисээ төрөд ирд юм байгаа зү тий. Ардаас нь эрдэнтэн цохиж ухаалтуулаад унагдаг. Яага бусцыг алчж байгаа юм бэ? Туршилтын туулаа олоход амар штэ гээл. Дараагуудаа алахгүй боломжтой байна гээл. Дараа өдөр нь баахан шидийн чулуу авч өснөө. Одоо зэрэглэлийн ахиулаатах гээл. Хууль дүрмээр л тэгж ахиулахгүй бол бас хамаагүй том гавья байгуулахгүй бол нэг амар ахгүй гэж байгаа. Тэгээ нэг томоохон гавья байгуулж магадгүй чинь адал явдал хайгчдын алуурчин энэ даалгаврыг биелүүлэх үү гэд яриа үжихэд өөрсдөр нь шилжих хаалт нэгдээд нөгөө хүүхдүүдийн багийн шидтэй охин бууга төрөдөрдий. Зодуулсан баягтай амар шарагдчихсан. Нүний өгсөн богооч байгаа штэ. Аюултай зүйл тохиох юм бол өөр дээр нь хүрээд ирд юм байна. Харин нэгдэчээд юу болсон талаар хартал нэг газар уг нь буудлага явж исэн байна. Тэгсэн адлын таагчдын халуурчин байгаа гэдгийг сонсоод яхаггүй ихэнд явхаар болсон байдаг. Тэгээ явж нөгөөтэй чинь таарчихсан байхгүй юу? Манай ээж чинь адлын таагч алуурчин энэ гэдгийг мэдэхгүй. Энэ адлын таагчдын алуурчин байгаа гэсэн цуг зүхтахгүй л гэж байгаа. Бидний тэгж хэлдэг болоо юу гээл. Тэд нар чинь бий вэ гэж идэг. Өө чинь мэдээж баркуугаа мэдж байгаа. Тийм болохоор ядаж охин дүүгэл зүхтаал хийж байдаг.
Бидний цаг үеиг болохоор зүхтаа гээл дайртал ах нь гидсэн дундуураас савчуулцдаг. Нөгөө эрд найз нь ч гэсэн савчуулсан ч босч ирээл бидний охины чинь зүхтаа гээл дайрж байгаа. Бидний ийм арга хөвгчгүй шүгэл дайрж хагаад хоёулаа алуулцдаг. Хажуунаас нь нөгөө эрдэнэт чинь алж болохгүй штэ. Туршилтын тоолоо олох байсан штэ гэж байгаа. Хэрэггүй шавч орхонод өвхөл таарна гэ дээр нь аргалж яваал. Тэгснэ нөгөө охин дээр чинь очисноо. Чи ямар аятайхан дамшиг вэ гэсэн за. Тэгсэн ах нь ардаас нь босч ирээл зүхтаа гээл дахиад үзэлцэхээр үлддэг. Энэ удаад миний төлөө ингэж байгаа юм чинь гээд үйл хэргийн зүгээр өнгөрөхгүй тул зүхтааж байгаа тэр ардаас нь гарч дайрчснаа цохиулаад харин удаад унахгүй хөл дээрээ тогтчдог. Дотроо нөгөө хоёгийн зааж өгсөн хөдөлгөөнийг санаад бамбаагаараа хамгаал ил дээрээ дайр гэдэг хөдөлгөөнийг санаад илдээ шидээд араас нь болтогчаахт нь араас нь бамбаагаараа цохиод унагчдаг. Нөгөөд чинь какси янзтай унаад өгнө. Шанга хүрт новшмн гээд бахан хандлын нэгэл. Нөгөөд чинь шууд уурандаа шидэ ашиглаад гидсэн дундуур сүлбээ зоочдог. Яг гүйцээгээд алхаж яхад нь нөгөө эрдэмтэн чинь зогсоож байгаа. Алж болохгүй туршилтын тоолоо болгоно. Нөгөө охин руугаа харин хурдан яв гэж явуулцдаг. Зүгтчаахт нь араас нь хөр шиж таарад бариад авчиж байгаа. Нөгөө охин зүгээр суухгүйгээд өөрөө шидээр мөсөн чад үүсгээд явуулж байгаа. Тэр мөр нь юу л олохтой нөлөөлөхгүй. Хадуулж явах маягтаа дайрчаа зүгтчаахтаа шүлүүлэл унцдаг. Дараа нөгөө охин чинь өдөөл арчаагүй усул дорог дээрэлтгдэг чи арчааг үздэй гэж үдэж байгаа. Нөгөөд чинь уурандаа бүр алах гад дайрчдаг. Тэс нөгөө бугуйчиг нь хүчинд идэвчээд манай дээр шилжээд хүрээд ирсэн тэр. За тэгээд зурлаас солигдоход нөгөө эрдэнтэй чинь хүүгийн чинь ангаах шидээр ангаач гсэн зогсож байгаа. Нөгөө охин яасан бэ гэс чинь яач юм гинт аалгуулчихсан гээл. Хэрвээ төвд мэддэг юм бол Эльби хаант улсын цэргүүд нь манай нэг алан мална гээд тэрнээс л айгаад байгаа юм бэлээ. Ганц айдаг хүмүүс нь энэ идэл юм шиг байдаг. Одоо тэгээ яах вэ гэж чинь манай хүн гарч ичж байгаа. Нөгөө хоёрын чинь нүдийг аниулаад оройд чирсэн дуучлаараа л гэж байгаа. Нөгөө хөтөж юм хулгайч ангуудаа бүрэн идгээчдэг. Яа тийм зүйл хийж байгаа гээл. Магадгүй өөр цаг хугацаанд таарсан бол сайн найзуудч болох байсан гээл. Тийм болохоор яасан ч өшөөхгүй. Та хоёрыг өөрийнхөө гараар аландаа гэж чинь өөдөж юм бүр инээгээл. Байж бол хамгийн зовоолж шаналгаж аландаа гэж байгаа. Мөн өчиг чинь юу вэ гээл дайрсан чинь дайралтын мань хүнд ямар нөлөө болох вэ? Хам хүчээрээ сэлмээс хавлагт нь зүг зүгээр л хаагаал. Нөгөө эрдэмтэн идэр чимэр гайхчихсан. Нэг дайралтын нэцгаал гисрүүн цогсон чинь доошоос өгдөж унаагаал. Чог хичээж болох уу? Ийм байвал би санаадаг алчихын шүү гээл. Дараа нөгөөд чинь шидэ ашиглаж байна. Дайралт толгон нь өөр илмэдтэй. Гал цахилгаан мөс гээл. Нөгөөд нь чи худлаа ирсэн юм шүү. Шидтэн мөртлөө яаж юм ойрын тулаатаа сайн байгаа гээл. Би уугын шидтэн л дээ шидэ гаргаж үзүүлж байгаа. Илгээс нь дайралт толгоны мөсөн чадаараа хаагаал. Арт тал идрээрэн дайрсан ч гэсэн мань хүн мөсөн чадаа бүр бамбаа олгож ашиглаж идэ. Ийм зүйл чадах хүн байна гэж юу? Дээрээс нь бүр шившлэхээ хүртэл алгасаа л гээл. Нөгөөд чинь би Домогт Баатар болох хүн мастрын холбоотой сэлмийг ашигладаг л гэж байгаа. Мань хүн мастрыг мэдэх юм уу гэсэн чинь би мастрын цустай дид мастер байна гээл. 7 дугаар анги эхлэхэд мастрын талаар мэддэг гэсэн штэ. Төлөвлөгөө өөрчлөгдлөө. Энэ хоёрыг амьдаар барьж авч мэдээлэл цуглуулна гэдэг. Тэгээ барьж авъя гэсэн чинь нөгөө эрдэмтэн чинь туршилтын тулаагаараа бүлтээсэн 2 мангасаа гаргаад ирдэг. Мангасыг нь толгойд байгсан хүнийг харангуйтаа өмнө бид хэд дээр ирж ирсэн нөгөө хүн биш штэ гээл. Мань хүн ууралснаа энэ хэдийг зовлонгоос нь салгаад өгч нөгөөд хэлж байгаа. Нөгөө чинь шууд нэг дайрал дээр цавчаад дууслаа гэхэд буцаад нөхөн төлжөө зүв зүгээр болчдөг. Нөгөө эрдэнэт чинь хэд ч дайрсан нэмэргүй гээл. Нөгөө элбч нь болохоор мань руу хам хүчээрээ дайрчнаа. Тэр болгоноос нь манай хүн зүгтаагаал. Нөгөө чинь нэрэл нөгөө мангас руу чинь дайраад исэн ерөөс ундгүй нэмэргүй хоёр зүгээр бууж өг гээл хэлсэн чинь манай хоёр өөр өстөйхөө хамгийн хүчтэй чадварыг ашиглаж байгаа болтой. Элд сэлэм хоёроо галт шатаагаал. Тэгээ нэгэн цавчлалтаар дуусгачихж байгаа. Нөгөө эрдэнэт чинь юу вэ? Нөхөн төлжөөч гээл. Тэгээ яжагт нь нэг өшөглөөл унаачж байгаа тэр. Харин нөгөө талд райт болон нөгөө элб чинь тулалдаж байна. Нөгөөд чинь хүн болгонаа дорд үцэх ингээд уурандаа хам хүчээрээ дайрж байгаа тэр. Сэлмээс нь амар урт ташуур шиг юм. Хүн ч амархан дайралтаад болсон буталтаал. Нөгөө чинь манай эзэнд чинь нөлөөлөхгүй л дээ гэж зогсцсон харж байгаа. Нөгөө элб чинь ганц л ончвол ялхаар байтал гээл. Ончвол ялнаа тэгвэл би зүв зүгээр зогсчихийгээд гараа алтлаа зогсдог. Нөгөө элб чинь басаад байгаараа гээл хам хүчээр өрнөлөөлөл дайрсан чинь зүгээр тоос босохоос өөр юм хийгээгүйдэг. Хам хүчээрээ дайраа мань хүн ямар ч нөлөө үйлцүүлдэггүй. Тэгээ шидийнхэн хүчийг няцаагаад нэг шанаадаа л унагчдаг. Нөгөөд чинь тэгэл өөрийгөө барахгүй гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Өвдөх сүгдөө л уучлалтгүй байж байгаа тэр. Мань хүн болохоор нэгэн шийдчихсэн штэ. Найзаас нь бүр хоёрыг алчихсан мэдээж юу өршөөхөө. Чанд боломж өгье. Натаа дахин тулалт. Миний нүрийг ганцхуудаа шалбалвал чамааг өршөөе гэж байгаа байхгүй юу? Нөгөөд чинь бүр айсантаа зүгтааж ихэн тэр. Зүгтааж ахт нь хөлрөн буудаж унаагаал. Нөгөөр найзаас нь уучлаарай гээл. Энд мангасуудаага болохоор хоёрыг ангалд оршуулж өгнө гэж байгаа.
Харин ахын дүүдээр нь авч өгнө гээл. Мань хүн харамсагтаа тэр үед энэ хоёрыг зогсоосон бол хүний аим өргөдөхгүй ах байхгүй юу гээл. За тэгэл нөгөө хоёрыг чинь өөр их өстийнхөө гэрт авчиж байгаа нь тэр хаанах гэдгийг сонсохдоо нөгөө хоёр ч марга шээс алдлаа. Хамгийн аюултай замхгийн хамгийн гүн гэж юу гээл. Тэгэд хүрээд ирэхт нь араас нь нөгөө дөрвөн албад нь хүрээд ирж байгаа. Мань хүн мэдээж надад төвөг утсан гэсэн чинь нөгөө дөрв ч марга барьж идлээ. Дөрвөлөө бүр өөрийнхөө хүчнийхээ дарамтаар бүр шахаж алах гад зовоож алж хүмүүхүүгээд нөгөө ч юм бүр шээс алт гад ийм их хүчний дарамт ч одоо юу вэ? Шал өөр төвчний хүмүүс байна гэл. Энэ хоёрыг мэдээж мастрын талаараа мэддэг болохоор мэдээлэл цуглуулах гэж лавчирсан. Бүх мэддэг мэдээллийг навангуудаа дараа нь ална л гэж байгаа. Ишгэлсэн хүмүүс чинь та нараас амгүй хөө та нар юу ч хариулсан тэр чинь миний хариулт гээл. Дараа нь дөрөв сэлсгээд нөгөө охин чинь сэрэхэд хамт руу дахиагаа асуугаа дараа нь нөгөө хоёрыг асуудал тэр хоёрыг үсний хэлтэрхийг нь лаваач өгж байгаа. Мэдээж охин юм хаа юу гэж тэсгөө уйлал өнгөрдөг. Маргааш нь болоход нөгөө адлын явдалчдын бүлгэн дээр байна. Адлын явдалчдын алуурчин олсон штэ. Тэгээ нөгөө даалгаврын билүүлээ бүр си төвшин болтлоо зэрэглэн агчдаг. Дараа нь ах дүүстэй уулзаж ах дүүсэн ч тэр баярлаа гэдгийг хэлээл. Энэ хоёрын ингээд адал явдал хайгч байхаа болж байгаа юм гинэ. Ийм зүйл харчаа ер нь болохоос айж байгаа гэж хэлдэг. Өөр бүлгэнд элсийг чинь ч хоёр найзаагаа одоо ирүүсээ илж чадахгүй байгаа гэж байгаа. Эдийн сургууль сурах мөнгөгүй гэсэн штэ. Нөгөө их чинь болохоор би дааж суралцнаа л гэж байгаа. Бүх зүйл эргээд мэдгэснийхаа дараа нөгөө хоёрыг оршуулга дээр нь дагуулж очноо л гэдэг. За тэгээд ангал руугаа бусчаад ирээгээд явдаг. Мэдээж мастрын талаар мэдээллүүдийг нөгөө хоёроос асууж байгаа. Цагаан хөлөг баатрууд гэсэн штэ. Тэдний ээлби хамгийн хүчтэй угсаат нь бол юм шиг байдаг. Тэдний мастрын цус дудам төвшин хурдан өсдгөөрөө даваа талтай. Харин тоохгүй өнгөрөх юм бол дэлхийн мөнх их талаараа ирчдэг. Нөгөө ч мөр цус нүчтэй нутагчсан. Хамж багтан мань хүн өөр нэг карт ашиглаад тэр хоёрыг тамлах маягаар алж хөргөж байгаа. За тэгээд дараачин байн цагаан хөлөг баатрууд тэгээд дүр солигдоход нэг амар цав цагаахан ордон дотор хоёр ээлб сууждаг. Нэг нь мэдээж Саша. Энэ залуутай сүй тавьсан юм шиг байлээ. Хоёулаа хүмүүсийн талаар муулж идэр. Хоёулаа л хүмүүсийг дорд үздэг гачин гарууд л байгаа юм л та. Удахгүй ишиг аавнтэй Саша гэжсэн мань хүү инээс ч гэсэн зогсож байгаа. 8 дугаар анги эхлэхэд нөгөө Саша ч сүх тэрэгтэй явж идэг. Явж байхад нэг боол хүн ядарч унчихсан. Тэр нь бүр зодуулчихсан яваад идэг. Ийм байхын баг энд бүр хэвийн үзэгдэл. Тэгээ нэг тал руу шанаа тулаа зогсож исэн чинь юу вэ райтоо юу гэд ардаас шууд гүйж очиол. Тэгс чинь хүн байдгүй. Харин эргээд харсан чинь захаан дээр аврах цамх руу ирээрээ райтогоос гिचсэн цаас үжидий. Нүүд чинь шууд өвдөглөж унаал. Райта амьд байгаа мó гээл. Мань хүнийг ангал дотор алчсан гэж бодож байгаа штэ. Тэгээд одоогийн язгууртан гисэн суйртай л явж байгаа юм байлээ. Хэрвээ баригдах юм бол хамгийн бүтлгүүд нь гээл. Харин ордон дотор нөгөө цагаан хөлөг баатрууд чинь хүмүүсээр бүр алж малаа тоглож идэх да. Хүний зүгээр амьд дарт цолгочихсон. Нэг эмэгтэйх нь бие мийг илчихсэн гаж юмнууд. Нөгөө хоёрыг наа хүний хэр удаа хашгируулах гэсэн гээл. Хурдан алаач малаач гэж ярьж байгаа. Бид нар бол цагаан хөлөг баатрууд ганц хоёрыг хөдөлтөж авч болно гээл. Тэгэд хоорондоо үл ойлголцоод баах хэрүүл болдог. Энэ бүгдийг сонсож төвчгүй нэг нь чимээгүй вэ гэж өөрийнхөө аавраг ашиглаад галуу өдөр хүрэл ярьчаагаад унцдаг. Нөгөө ч юм уу хүчний ялгаагаа мэдрээл. Охиндоо зовроод ч өнөх уруугаа хөдөлгөөл нөгөө нь ч алчдаг. Тэснээ айлгчсан уучлаарай. Одоо өрөөрөөгөө явдаа мавтаа гэсэн за. Олон охинтой így заваарч байгаа за. Утхгүй удахаараа ардаас модж авал зугаатай үед ч ашиг бүр. Нөгөө ирэхрэн нөгөө цогцын цэвэрлээл. Тэгээ ярилцж байгаа л нөгөө ахмад нь гараа явдаг. За тэгэд орой болж цааш орондоо удаж яхад нь гинт юм дуграал аврах том шидий хүчээр аврах том цамхаг үүсч үйдий. Энийг мэдээж мань хүний дөрвөн албатын нэг нь шидийн хүчээр боцгосон байдаг. Нөгөө Саша ч харангуут энэ нөгөө аврах цамхаг нуу гээл. Нэг ээлб дөрвөн хүүхэд ачаа явж яхад нь замд нь нөгөө аврах том чулуу нохотой таардаг. Нөгөө хүүхдүүд чинь орхингуудаа нөгөө ээлб чинь шууд цутаачдیں۔ Нөгөө аврах том цамхгийн талаар баахан мэдээллүүд тодорхой мэдээлэл байхгүй. Адал явдал хайгчдын доод өндөр шагнал зарлчихсан. Даалгавар ижидэг. Мань цагаан үстэй охины чинь харангуутаа хоёр ээлб хурж ирснэ. Бид хоёр ээлб ухсаат нь бидэртэй хамт ажиллахгүй мүү гээл. Харин цагаан үстэй охин чинь тонил цаашаалж байгаа. Нөгөө ч юм хүч дайрагч яхад нь аян гунагагаал. Энэ явдлыг харсан хүмүүс нөгөө хар айллагч биш дээ гэж идэг. Энэ явдлаар нэлээд анхаарал татаад авлаа шүүгээ явж байгаа. За тэгээд ой донд нөгөө цамхгийн даалгавар гарч ирсэн шүү дээ. Тэрийг судлах гад бүр нэг охиныг өгөө шулгачсан урдаа барьчихсан явж байгаа юм да. Ядраад унагт нь босхгүй аж ташуурдан шүүгээл. Тэг явжс чинь ардаас ч нөгөө чулуун нохооч нь гарч ирэнгүүтээ нэг нь алчдаг. Нөгөө хоёрын ч бас халаад эцчихэж байгаа. Нөгөө охин чинь зүгээр үнэртсний яваад өчдөг. Аврагцсан уу гэвч чинь нэг дөрөв зөлбөн хувцастай юм гараад ирдیں۔ Ариш нэг авардлаа гэж утсан чинь гээд байжсэн чинь
Дээрс нь шидийн уусрал цацаад шархыг эдгээчдэг. Гадаа муу харагдагч сайн хүмүүс байсан бололтой. Тэр нь нөгөө мань хүний дөрвөн албатуудын нэг энэний л цэргүүд байсан байдаг. Шар устд нь хурж ирснээр чиний хариуцж байгааг нэ зүгээр үү гэж асуугаал. Харин цэгэр үст нь би эзэнт л хайртай болохоор эзний тушаалыг л биелүүлдэг гэж байгаа. Эзний тушаалыг харин чи зөрчих юм бол би чамайг ална гэж хэлж идэг. Чи алж чадах уу гээл. Энэ хоёр ч нь хоёулаа 9999 левелд хоёр шидэ. Тэгж нэг үл ойлголцоол амар хүчний аавра үүсэж байгаа. Дараа нь цэгэр үст тэр мэдээлэл ирж нөгөө дөрөв чинь нөгөө охиныг нэг тариачин дээр аваачаад өгч байгаа нь тэр сайн ажиллаарай гээл. Нөгөөдгөнч тэр санаа зовх зүйлгүй юм шиг ингээ яваад өгч байгаа. Оройн болоход нөгөө Саша чинь яаж тэр цамхаг руу явах вэ гэж бодоол үйждэг. Хурдан тэр цамхаг руу явж Райтог алах хэрэгтэй гээл. Дараа өдөр нь цагаан үлэг баатрууд болон ордны хэдэн хүмүүсийн хамт хурал хийж идэг. Шинээр гарч ирсэн нөгөө хаврах том цахимг байгаа штэ. Яаж энд ингэж шинээр үүснэг мэддэхгүй. Энэний төлөө адал явдал хайчдад өндөр үн заарлаа гэж байгаа байхгүй юу? Цамхгийн талаар судлахын тулд хамаг юм зориулж байгаа. Энэ болохоор Эл Бовгийн хатан. Харин энэ Ахмад нь болохоор хүүн гэж байгаа. Энэ Ахмад нь энэ дундаа хамгийн хүчтэй. Дараа нь мастрын тухай яриад энэ төрлөختөн донд баатар төрдөг гинэ. Тэр нь мастер. Мастрыг өөрсдөө талд оруулах эсвэл устгах гэж ярьж байгаа. Өмнө нь мастер байх магадaltaй нэг хүн байсан гэсэн яасан гэтэл мэдээж мань хүний талаар хийж байгаа нь тэр. Нэг уруу адал явдал хайчдын бүлгэмийн тэнд явж гинэ. Мань хэдийг үдчихсэн хоёр муухай арчигсан сууж идэг. Райтог ярьчихсан явжсэн чинь нөгөө Саша чинь дуудснаа. Алив чи на бага хавтах та гээл. Төлөгцсөн сорив байгаамаа гэтэл алгадаад багыг нудгаачдаг. 9 дугаар анги маань эхлэхэд нөгөө Саша чинь хоёр эльп дагуултайгаа зүг явж гинэ. Тэгээд нэг танил дуу сонсогддог нь мань Райтог хэлгүй яах вэ? Шууд мань өн дээр өгөөж ицсэн нөө наг бага тайлтаагаад шидэ тайлуулцдаг. Тэгсэн нүүрний хаанд баахан түлхий сорив байлгүй яах вэ? Уг нь бол манай Райтог мөн штэ. Өөрөө хөвчээр л ийм сорив бий болгоцсон. Дөрөвсөлтгөөд мань гурав ойн гүн рүү гүйжидэг. Харин манай гурав доромжлуулсан гэдэг хоёр эльп чинь араас нь гүйж гинэ. Тэгээд нэг газар цогцсноо овоо юм хойно үрэл дагаж ирээл гээл. Бид хоёрыг доромжлог та гурав ам гоовол өршөө юм өршөө гэвэрдээ орсон за. Хин нэг өршөөлөх гэдэг юм бол тоо. Тэгсэн араас нь гинт чөтгөр шиг нэг амтан гараад ирдэг. Хурц шүдээр ярцаатлын ээж гисэн нэг авгаа. Хоёр гарнаас нь баахан шүдтэй амтан гарч ирсэн тэрийг зэлгээ идчихдий. Мань Райтогийн дагуулуудын нэг гинэ. Хажууднаас цэнхэр улаа өстэй охин бас өөрөө ярьж чаддаг. Барьжаага буун ярьдаг нэг охин бас нөгөө нэг ах нь. Энэ дөрвөлээ 7777 левелтэй. Харин яга өстэй охин нь өөрөө ичимхий болохоор ярьж чадахгүй буун өмнөөс нь яриад идэг за. Энэ нэг 7700 левелтэй гэдэг байгаа. Манай хуйгийн ах нь болтой бас Райтог дүүгээ дуудсан чинь нөгөөд мөр барьж шидэх гээд. Тэгсэн Райтог би зөвшөөрлөн өгсөн болохоор хамаагүй гэж байгаа. Цааш явж явах замдаа манай хүн урд яваад байгаа нөгөө яга өстэй даруухан охин байгаа штэ. Энэ яг эмэгтэй мөн үү? Ясмэ гэхлээр картн дээр хоёр хүүстэйгээ биччихсэн байсан гэдэг. Манууны нөгөө албатууд нь шууд мань үнэг ирж байгааг харангуйтай гүгөө түрээд ирдэг. Райт болохоор энэ цамхаг даах утаагаа ирж байгаа штэ. Тэгэл орсон чинь нэг том луу ээждیں۔ Юу луу ингэс чинь Райтогийн дөрвөн албатын шар үстэйгийнх нь тижээвэр амтгинэ. За тэгээд Сашагаас зөвшөөрөг авах талаар төлөвлөгөөгөө ярьж байгаа. Төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан нь нөгөө цагаан үлэг баатруудтай цуг авчираад мастрын талаар мэдээлэл цуглуулах гинэ. Тэгэд бас мань хүнтэй адилхан нэг сүүдэр оронд чинь адал явдал хайгч чинь зэрэглэлийг ахиулна гэж байгаа. Нөгөө Саша чинь хоёр албацтайгаа мань Райтог алах гад явж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө тижээвэр амтан болох лууг чинь харангуйтаа үүнийг ялна гэж байхгүй цагаан үлэг баатруудтай эргэж ирээгээд яваад өгдөг. Тэгээ эльп ордон дээр очиод юу болсныг хэлж байгаа. 5 тийм чулуун мангасаас гадна нэг луу байна гэдэг. Луу болохоор айгүй хүчтэй төрөлтэй юм байна л да. Энэ усыг сүрүүлж чадхаар юм шиг байдаг. Тэгээл нөгөө цагаан үлэг баатрууд чинь явхаар болж байгаа. Тэгснэ нөгөө Саша чинь тэргүүлэгчээс намайг цуг явуулж өгөөч гэж гуйжидаг. Маргааш чинь нөгөөд чинь цуглараад ойроо орохоор бэлтэж байна. Сашагийн левел нь 500 левел хүрсэн гинэ. Тэгээ байдаг чадлаараа хичээгээл замчлаад яваад идэг. Яг л манай хүний тооцоолсон шиг төлөвлөгөөгийнхэн дагуу явж байгаа. За тэгээд нөгөө цамхгийн чуурд хүрээд ирнэ. Ямар том цамхгүй гээл цамхгаас нь тэгсэн нөгөө том чулуун мангасууд чинь гараад ирдэг. Мэдээллийн дагуу 5 мангас нь гарч иж байгаа. Хөлссөн адал явдал хайгчд нь сатааруулах дохио өгч байна. Үүнийхэн дагуу нөгөө хэдэн мангасууд нь яваад цагаан үлэг баатруудын командлагч нь өөрхөө сайлент хийх чадварыг ашиглаж ямар ч чимээ гаргахгүйгээр дотгошоо орж байгаа. Тэгэл гүүг явжс чинь шилжигч шидийн тойрог руу орчдог. За тэгэл нөгөө цагаан үлэг баатрууд чинь нэг нэгээрээ салаа явчих нь тэр.
Хоёрын ихэр нь хоёулаа арай усаар яваад байгаа Саша чинь найз залуутайгаа зүгс шилжиждэг. За ийхүү Сашагаас өшөөг авах тоглоом маань эхэлж байгаа нь тэр. За мэдээж 10 дугаар анги эхлэхэд Мань Райто дэлгэцээс бүгдийг нь ажичгсан сууж байгаа. Удахгүй тэр хаалгыг онгоолгоо Саша ороод ирнэ гээл. Нөгөө хоёр ихэр цагаан үлэг баатрууд дэр чинь цэнхэр улаан үстэй үйлчлэгчийн хувцастай охин. Бас нөгөө мангас шиг авгаа. Тэгээд тултахаар болж байгаа тэр шууд үгийн зөрөөгүй мань хоёрлоо чинь дайраа. Дараа нь ийш тийш өсөрч гүүгээ. Бас л хүчтэй юм шиг өрсөлдөгчнөр. Харин цагаан үлэг баатруудын охинтой завраад идэх чинь нөгөө даруухан ичимхээ охинтой чинь таарчдаг. Тэгснэ харснаа ямар хөөрхөн юм бэ гэж. Мэдээж буун өмнөөс нь яриад хоёулаа танилцгүй мэлцгүй гэл нөгөө цагаан үлэг баатар балаа чинь ямар хөөрхөн юм бэ гэж байдад. Миний сонирхол чи биш. Миний сонирхол бол хар үстэй хар хувцастай гэд маань Райтог яриад байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөөд чи илтгэр авч чадахгүй бол хүчээр аавна гэд дайрч идэг. За тэгээд дүр солигдгоод нөгөө хоёр их хэртэй чинь үзэлцээл байж юм. Яасан ч гандан бурахгүй их үсэрдیں۔ Харин өөр нэг тал хоёрт толон цаг үстэй чинь Мань Райтогийн сүүдэртээ нийлээд нэг магсыг тулдаж молдож унгааж мунагаагаал. Жүжигийн талбар дээр л явж байгаа. Дүр солигдоод нөгөө хоёр чинь үсрээл. Тэгсэн нөгөө мангас шиг аваагийн чинь гарын тастаа ичдیں۔ Хоёр амар юм харуулах өгснө гараа идэд гараа ургуулчт юм да. Нөгөө хоёр чинь бүр амар айгаал. Яа юу вэ? Дараа нь толгоогоо тасдаж үзүүлээ хоёр хүүхдийг бараг зүудэнд орохоор айлгаж байгаа юм чинь. Тэгэл нөгөө хоёр чинь хоёулаа зэрэг дайрсан юу ч болохгүй. Тэгэл жинхэнэ хүчний хязгаараа мэдж авч байгаа юм. Тэгэл аргаа барсан шалдан бацаан чи хайцсан байх юм. Цухтаасан байх нь ш. Дараа нь нөгөө авгаа чинь төмөр хойш шиг нөмөрсөн. Улаан цэвэр үстэй чинь нэг гал шиг масаж чинь. Харин нөгөө талд гажиг нөхөртэй чинь нөгөө даруухаа гэж үзэлцээ. Буудагт нь болтаа. Дараа манай Райтогийн талаар ярихт нь нөгөө охин чинь бүр жинхэнэ ууранд хүрээд аландаа гэл. Дараа нь дүр солигдоход нөгөө хоёрлооч халуун уураар амар хүлээж байна. Нөгөө хоёр чинь мөсөн хаан үтээгээл нөгөөх нь хайлаа. Хамаг чадлаараа мөсөн хаан бүтээгээл нөгөөх нь буцаал хайлаа. Сүүл рүүгээ арьс марсан төлөгдөө шатаж эхэлдэг. Энэ мэдээж цэнхэр улаан үстийн чадвар. За дараа нь дүр солигдоход нөгөө гажиг залууч нь гайхацсан зогсчихно. Нөгөө дараахаа гэж нь ална гэл дээшгээ буудаал. Нөгөө сумнуудын өөрхөө чадвараар өдөртөө ал буудаад идэг. Тэгэл нэг байгаа нь бол тал талаас нь буудаа ан хийж байгаа юм шиг унгаагаал хайчдаг. Нөгөө бацаа чинь төлөгдчихсэн хөвдөж байгаа. Дараа нөгөө мангас шиг аваа чинь гарандаа уусгаал идчихдэг. Дүр солигдоход нөгөө нэг гажиг амтны чинь цус нүчтэй толчихсан хөвтүүлээ дээрэс нь ална гэл дэвсэд идий. Тэгсэн нөгөө ярддаг буун тэгж банцалчаа харагдлаа гэж ягаал нөгөөд чи ичээ суучдаг. Чи баг алчлаа эзэнт нь юу гэж хэлхийгээс ч нөгөөдх нь ойлж суугаал. Харин нөгөө Саша чинь найз залуутайгаа амьдралынхаа төлөө алхаал байна. За дараа цагаан үлэг баатруудын 3 жагсдаг нь манай ах хүүтэй таарчдаг. Миний левел бол 7777 нөгөөдх нь юу гэж итгэх вэ? Тим левел байдгүй ингээл хам хүчээрэл дайрч байгаа. Тэгсэн мэн ах хуу нэг гаранда кермага шаачаал нэг гараараа савлж байдаг шүү. Тэгэл нэг нясалсан нөгөөдх нь хийслээ цохиулаал. Нөгөөдх нь ч тэр ийм хэмэнд бууж өгөхгүй шүү гээл. Хүчтэй үнтэй туснаа мэдж байгаа болохоор хам хүчээ гаргахаар болдог. Сүхнээс нь баахан яган гэрэл асграал. Өөрөө ч бас энэ хүчээ дийлж чаддгүй болтой нүднээс нь цус гарч ирдэг. Тэгсэн мань ах хуу чамаа хүндлээд би ч гэсэн бүх хүчээ ашиглая гээл. Нөгөөдг чинь бүх хүчээрээ дайртал нэг гараараа зогсоочдөг. Дараа нь миний чадвар гээд төмөр хойш шиг бит болчдөг. Нөгөөдг чинь дахиад дайрс чинь нөгөө сүхэн хэдээс ботлоод бутарчдаг. Тэгэл нүүрэн дундуур нэг шанаадаа л ялчиж байгаа тэр. Дараа нь дүр солигдохоо тэний юм шиг хүчтэй нөгөө эмгтэй чинь болон Түүнэсрэг цагаан үлэг баатруудын ахмад. 11-р анги эхлэхэд нөгөө цагаан үлэг баатруудын ахмад чинь нөгөө галзуу охины чинь сэлмээ ийш тишээ савлж байгаа харангуутаа ийм том сэлмийг ийм амархан сийж нэхэр нэлээд хүчтэй болтой гэл. Сэрэмжтэй вэ гэсэн чинь нөгөөдөг чинь ганцхан цогөлтөөр унгаачдیں۔ Тэгснээ өгчүү гээл хатгаж үзээл. Тэгсэн нөгөө дөрөв албатын нэг ил шидтэн битгий хамаагүй дайраад цайз нураач гад байл та гээл. Өөрөө хүчийг жоох өдөрдөж цур гээл загнуулж байгаа. Нөгөө хамгийн хүчтэй ахмад чинь арай өхөг болтой. Өөрөө чадвараа өөрийгөө бүрэн эдгэчээл босоод ирдэг. Би хитрхи чамайг басчээ гээл. Тэгэл нөгөөд чинь хам хүчээ гаргахаар болдог. Нөгөө чадварлах нөгөө silent. Чимээгүй газар болохоос гадна өөрхөн хүчийг сордог гинэ. Тэр хүчээр нь тэгээ сэлэнтэй шингээгээд зэвсэг болгочдог. Тэгсэн нөгөө охин чинь сэлмэд далт хийгээд гараараа өрөлт аваа зогсож байна. Нөгөө ахмад чинь сэрэмжтэй байх хэрэгтэй гэж зогсож чинь нөгөөд чинь гинт хурж ирснээр нэг илэгдээл унгаачдیں۔ Нөгөө ахмад ч тэр ганц илэгдүүлээл ялагдчихж байгаа. Нөгөө охины чинь баярлж байгаа зүйл нь энэ удаа төчөө хянсан гэж баярлж байгаа тэр. Тэгсэн ч гэсэн хан бараг цөмөллөө штэ гэл.
За наадах урд нааш яваад ирэхэд явуулж байгаа. Харин манай хүний тэсийн ядуу хүлээж байгаа нь цаашаа тэр хаалгаар орж ирэхэд нь бэлдээд баг мага өмсөө сууж байгаа. Нөгөө ир чин сэрэмжтэй агаар магаараа гээл хаалхын татаал онгоолгоод ордог. Тэгт нь мэдээж мань хүн Райто нөгөө Сашаач найз залуутаа нухтаж авч байгаа тэр нөгөө Саша чинь шууд харж танингуудаа нөгөө хар халиалагч үү гээл. Чи Райто юм уу? Нүүрэн дэх сөрөвчин тэгвэл юу ийсэн гээл. Мэдээж мань хүн шидээрэл үүсгэчихсэн гэж хэлж байгаа. Райтогийн цариг харангуйтай тэгэл айгаал. Райтог ууг нь энд ирж нууцаар алхаж исэн штэ. Тэгээ найз залуутай баригдлаа гэсэн чинь нөгөөд чинь зүгээр дээ Райтог энд нь алчаал явахд болно штэ гэж идэг. Андуурсан бацсан бай тээ. Нөгөө ир чинь тэгж ялуураал нөгөө Сашаа Райто өвхтэй бэлт гээл том дуурж идэг. Манай Райто суулаасаа босч ирээд та хоёр битгий оролцоорой гэд ганцаараа нөгөө ир рүү чинь дайрч байгаа. Нөгөө Саша ч бас зүгээрчгүй нэг лимп тоглоод нэг сахиусан тэнгэр төрүүлж байна. Энэ зэвсэг нь нэлээд хүчтэй бололтой. Адал явдал таагчдаг шиг багийнхантай сахиусан тэнгэрүүд байдаг. Хоёр дайчинтай ард нь дэмжлэгийн шидтэнтэй. Райто бамбаа руу нэг дайраал буталж мутлаал. Ийм л амархнуу гэмэн хүн басаал яваад байдаг. Дараа нь өөрийнхөө төвшнийг хэлж 9999 левелтэй гэдгийг харуулдаг. Нөгөө Саша ч найж гайхаал. Бити идэг ийм левел гэж бэдгүй ингээл. Сашаач тэр тим тав бэдгүй ингээл. Манай хүн нөгөө сахиусан тэнгэрүүдийн нэг нь устгаж хаяал. Араас нь дэмжлэгийн шидтэн байгаа болохоор бас ядаргаатай. Зарим нь алсан ч буцаагаал төрүүлээд идэг. Тэгээ их өсөр болох Саша руу дайрагс чинь нөгөөх нь хамгаалаад тэр хамгаалж байгаа бамбаачоос зүгээрчгүй зөксөн дайралтын буцаадаг чадвартай бамбаа ингэнэ. Ийм байхад Райто чи бидний хизэж дийлэхгүй гээл. Дараа нь Райто хүчнийхээ давааг харгалахын тулд ашиглаж болохооргүй бүр 20-той чадвараа ашиглаж байгаа болтой. Зэвсгэнд байсан лацныхын гинжүүдийг тайлаад барьж байсан таягийнхаа жинхэнэ хүчийг гаргаж байгаа. Мань хүн алхахаас өөр ямар ч хөдөлгөөн ихгүй сахиусан тэнгэр рүү очисоор нөгөөд нь дайрсан ч юу ч болохгүй. Харин ганцхан гараа савлах төдийл нөгөөд нь үгсээр харин нэг муу дагавартаа нь мань хүний биеийн тэр хүчийг дисдгэн байлээ. Дараа нөгөө Саша ч лимбэ тоглож хамгийн хүчтэй сахиусан тэнгэрийг гаргаж ирдэг. Тэрнгээр нь ч хамгийн хүчтэй дайралтаараа дайрахад одоо Райто чи ингээд өнгөрлөө гээл инээсээр дайрсан чинь манай хүн зүгээр гараа хөдөлгөх төдийл тэр дайралтыг няцаачдаг. Юуныг харсан нөгөө Саша ч бүр гайхчихсан. Нөгөө дайралтаас бүр 3 явуулаач ямар ч нэмэргүй энэ хүчний ихэл төвшин харангуйтаа нөгөө ир чинь айж эхэлж байгаа. Аргаа бараад хамаг сахиусан тэнгэрээ дуудаал дайрааддаг ямар ч нэмэр алга. Эцэст нь бүх сахиусан тэнгэрийг алж дуусгаад дахиад нөгөө сахиусан тэнгэрээ амьлуулах гэсэн чинь амилтгүй. Яасан гэлээр манай хүний чадвар нь дараа нөгөө лимбэн ялцраад унцдаг. Нөгөөд нь ч байж боломгүй ингээл наад зэвсэгч нь одоо юу вэ гэж байгаа. Нөгөө ирэнч дээр бардам зангаасаа салахгүй маа. Бид хоёр ч гантан буурахгүй нэг бамбаа байна гэж авч байгаа. Тэгэл мань Райто нөгөө бамбаа руу дайртал яасан бэ гэж байгаа л нөгөө бамбааг чинь хэдээс боллоо бултлаа хийчихдээ. Хэдий тэгэж унаад өгсөн ч нөгөө ирч бас гантан буурахгүй бардам зангаач бас дарахгүй маа. Мань хоёр чинь гэртээ харилцаа гэдэг нэг өөд гаргаал дээш ийдсэн чинь нөгөөх нь ажилтгүй чаавас өг нь бол гэрлүүгээ харих юм байгаа. Тэгсэн энэ цамхагтай байгааг ямар ч шилжих шид ашиглаж болтгүй гэж авсан. Нөгөө чинь ийм байж болохгүй дээ гээл бүр гайхал. Зүгээрээ удахгүй манай Ахмад идгэрээ та нар алан заяа гэсэн чинь ардаас нь хаалхын онгоолго нөгөө аврна гэдэг нөхдүүд чинь цогцсон наваад ирдэг гэжтэй. За дараа нь Райтог нөгөө чадварыг ашигласныг харангуйтаа нөгөөд нь бүгдээрээ санаа зовчихсон. За тэгэл нөгөө ир чинь бандсангуудаа аймаг үнэзтэй тий. Би чиний доор ажлын бажлыг шааж. Нөгөө Сашааг чинь бүр хайчихсан. Амьд гарахын тулд хамаг юм хаяал нэр хүндээ хаяал гүлэг болж байгаа тэр. Нөгөө Сашааг нь хоёулаа амьдрын гэрлэн гээзтэй гэсэн чинь нөгөөх нь хуцаатай гэх нөгөөх нь өөлээд. Мэдээж манай хүн юуд зөвшөөрөхөө хоёулаа нь лална штэ. За тэгээ энэ учрыг олгээд 4 албатын нэгс шар үстэд найдад үлдээчдэг. Тамлан зоож алан даа гэл. Нөгөөх нь хээ манийхаа амиг үлдээчилтэй гэсэн чинь юу гэж үлдээх вэ? Алан даа гэж нөгөөд чинь шууд зүгтаана. Юу ч зүгтаалахгүй шууд өргөсөн хатгуураараа бариал авчиж байгаа. Тэгээ хитээсгээс нь өргөсөөр хатгаж зоож өгоод мастерын талаар мэдээлэл цуглуулахын тулд толгоог нь ухаж байдаг. За тэгээд нөгөө бандсан Саша чинь жүжигэндээ орно шүү дээ. Чи надад хайртайсан биз дээ. Би ч юм сайхан ханддаг байсан шүү дээ мэс шүү дээ гээл. Үнийг харж сэслэхгүй нөгөө 4 албатай нэг манай эзэнт нэг юу яасан гинэ гээл. Уурлаад босоод ирэхдээ Райто битгий оролцгээж загнаал. Нөгөөд чинь миний бие хүснээр ашигла гээл. Мань хүн өршөөхгүй л ална. Тий энэ чиний хариуч нэгээд хөлрүүнсэн буцаачдаг. Тэгээд дараа мангасан авгаагийн чинь хоол ожгон тэрээ. Дараа мань хүн явж байхдаа ухаалтад унчтیں۔ Нөгөө нэг зэвсгийн хүчийг дийлэхгүй буцаад код ээж лацдаж хорж байгаа. Тэгчээл шалан дээр ухаалтад унчдаг.
За дараа мань хүн ухаан алдаад хэд хоног болж байгаа болтой. Дараа нөгөө зэвсэг чинь ямар учиртай зэвсэг вэ гэхлээр мань хүний унагж исэн хамгийн хүчтэй хамгийн ховор зэвсэг гинэ. Хүчийг хязгаарлаж мэдэхгүй байсан болохоор дөрвөн албад нийлээд райтад зууг лац хийсэн гэж байгаа. За дараа мань хүн нүдэн нэгээс ирэхэд дөрвөн албатын нэг үйлчлэгч нь хажууданд сууждаг. Мань хүнийг босох тэл бүр амар санаа зовчихсан та жоохон амарна уу гээл нулимс туслуулаад дараа нөгөө цагаалаг баатруудын ордон дээр хурал олж идэг цагаалаг баатрууд юусэн ирээгүй гээл. Тэгсэн гаднаас нэг мэдээ ирдгэн баахан лоо бидний чиглэлд ирж ийн. Хотын иргэд болон нөгөө хүмүүс ч мөгдөрөө гайхчихсан. Нэг лоогийн хүлгэлцсэн шар устэй эмэгтэй чинь юм сууж байгаа. Эндхийг захирж байгаа хүн гарч ирнэ үү? Гарч ирэхгүй бол ийм зүйл болно шүү гээл. Логикийн хүчээр нэг тишээ дайрч энэ хотыг чинь тэр чихрийн сүрэл хүчтэй шүү гэдгийг харуулж байгаа. Нөгөө хатан чинь гарч ирлэхүүл яхав? Цагаалаг баатруудыг яасан хийсэн гээл. Оо манай цамхруу дайралд өөрсдөө өгсөн штэ л гэж. Нөгөө хатан чинь цагаалаг баатрууд ялгсан гэдгийг сонсоол гайхан тэгэд архаваараа зэргүүдэд дайралтал хормын дотор бүгдийг нь алчдیں۔ Тэг амар том чөтгөх шиг моднууд гаргаж ирээл. Дараа нөгөө хатны чинь өргөстөн модонд дүүжилж хагаад толгойг нухаж хамаг мэдээллийн цуглуулдаг. Дараа нь явхдаа хүн төрөлхтний дахин хүчний хязгаараар дээрлэхгүй ахыг сануулж ийн гээл. Энд байгаа бүх хүн боолуудыг сулал. Тэгэд хүмүүсийг хүчний хязгаарлалаар дээрлэхгүй болохыг сануулж байгаа. Мань райтай гонцчог хоогоор ийм л зүйл болсон гэдэг. Дараа нөгөөдтэйгээ уулзаж цариг харуулж санаагагийн намраа идаа гээл. Хаан судал дээр нь бүгдээр хүлээж гисэн сууждаг. Хүн боолоод байсан хүүхдүүдийг газар тариалангийн газар дээр бат жаргалтайгаар амьдарч байдаг. Зарим нөгөө чулуун мангастай ч тоглож моглоол. Тэгэд мань хүн бодохдоо энэ хүчээ хүн төрөлхтнийг хамгаалахын тулд ашиглая л гэж бодож идэг. Мань райтай хүмүүс юу ч хийсэн таныг давхуулна гээл ард нь сүгдэж суугаал. За тэгээд энэхүү аниман дуусч байна. За ийхүү энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe харамгүй дараад өгөөрэй. За тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.